Сайн байцгаана уу? Та бүхэндээ гоо сайхан залуу насаа хэрхэн удаан хадгалах талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэе. Мөнхийн залуу нас бол ямар ч насны, ямар ч эмэгтэй хүний эрхэмлдэг мөрөөдөл юм. Эмэгтэй хүн бүр гоо сайхандаа зориулж өдөрт 30-аас дээш үйлдэл хийдэг гэнэ. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч бид хичнээн эсэргүүцсэн ч эрт орой хизээ нэгэн цагт анзаарч эхэлдэг настай холбоотой өөрчлөлтүүд нүүр ба биеийн арьсаар илэрдэг. Ихэнх тохиолдолд анхны ийм өөрчлөлтүүд нь 25 жилийн дараа гарч ирдэг байна. Бидний нэг хэсэг гоо сайханж массажистуудад асар их мөнгө зарцуулахад бэлэн байдаг. Залуу сайхан харагдахад энгийн дүрмийг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Овргүй залуугаараа харагдахыг хүсдэг хүн бүрт зориулсан алтан дүрмийг эрдэмтэд тодорхойлжээ. Үүний тулд тэд эмэгтэйчүүдийн дунд залуу харагдах, биеэ эрүүлжүүлэх сэдвээр санал асуулга явуулсан байна. Гэтэл ихэнх эмэгтэйчүүд гадаад үзмжиндээ илүү их анхаардаг нь тогтогдчихжээ. Тэдний сэтгэлийг залуу харагдах, нүүрэн дүрчлээ суух асуудал илүү эмзэглүүлдэг байна. Судалгаанд оролцсон 10 эмэгтэй 9 нь залуужуулах үндсэн аргыг гоо сайхны засал гэжээ. Тиймээс ч нүүрний арьсаа татуулах, гоо сайхны мэс засал хийлгэх, массаж, эллэг, гоо сайхны салон, фитнес клуб гэд олон үйлчилгээ олноор бий болжээ. Дэлхийн гоо сайхны чих хандлагыг тодорхойлж буй Франц бүсгүйчүүд нүүр гарны өөрчлөлийг ерөнхийдөө онцолж анхаардаггүй гэнэ. Тэд эрүүл бие, саруул ухаан, залуу хэм маягаар амьдрах боломжийг сонгодог. Залуу хэм маягаар амьдрна гэдэг бол биеийн болон оюун ухааны хүчтэнхит байхыг хэлнэ. Үүний тулд тэд нэгдүгüүрт нь биеийн жингээ тогтвортой байлгах хэрэгтэй гэжээ. Таны биеийн жин улирал 2-3 кг-аас хэтрэлгүй хэлбэлзэж байвал тунсай. Өөрийн биеийг турах, дайны туршилтын тулаа болгон золиослох хэрэггүй юм. Тураах, хоол, цай, эм бэлтгэл, элдв хориг хязгаар нь хүнийг улам стресст оруулдаг учраас хөгшрөлийн явцыг хурдсгаж, төдий хурдаар арсны үржлийг нэмэгддэг гэнэ. Хоёрдугаарт нь биеийн дотор эртний цэвэр байдлыг сайхан. Жилд нэг удаа ходоод гэдэс бөөр зэрэг дотор эртний цэвэрлэх нь чухал юм. Ингэснээр таны арьс залуужиж өнгөлөг харагдана. Залуу сайхан харагдана гэдэг бол хайр халам, сэтгэлийн дулаан бүлийн зан, бусдыг хүндлэхтэй нэг салшгүй холбоотой юм. Гуравдугаарт нь хөдөлгөөн залуужуулна. Хөдөлгөөн бол амьдралын их үсвэрэм, ямар ч хөдөлгөөн байж болно. Гагц үе эрүүл цэвэр орчинд байх нь чухал юм. Хөдлөх бүх боломжийг ашиглах хэрэгтэй. Үүний тулд лифтнээс татгалзах, илүү их алхах, шалыг шүүргүүгээр гараараа угаах, олсоор үсрэх гэх мэт. Залуу нас сэтгэл татам байдал нь хөдөлгөөнтэй шууд холбоотой байдаг. Хөдөлгөөний ангилал зөвхөн алхах, фитнес эсвэл биеийн тамирын дасгал хийх хэрэгсэл төдийгүй байх хэрэгтэй. Дөрөвдүгüүрт нь эрүү зөв хооллол чухал юм. 40 жилийн дараа дааврын өөрчлөлт гарахад эмэгтэйчүүд илүү их жин нэмж эхэлдэг бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд зөв хооллоход анхаарлаа хандуулж эхлэх хэрэгтэй. Зөв хооллох нь зөвхөн амтгүй нэг хэвэн хоол идэх гэсэн үг биш юм. Шарсан хоолноос зайлсхийхийг хичээх, харин жигнэх, шүл эсвэл уураар жигнэх гэх мэтийг эрхэмлэх хэрэгтэй. Өдөрт 1.5-аас 2 литр ус уухыг зөвлөж байна. Байгалийн антиоксидант болох А, С, Е амин дэмэр баялаг шин жимс, хүнсний ногоо, үр тариа болон бусад хоол хүнсийг хэрэглэх. 5-дугаарт нь өдөр бүр арьсаа арчлах. Өдөр бүр хийх арьс арчилгааг дөрөн болгох хэрэгтэй. Өдөр нь хичнээн хэцүү байсан ч, хичнээн ядарсан ч нүүр будалтыг заавал арилгах, хөнгөн болгох, түрхэх цагийг чухалчлах нь чухал юм. Арьсаа үе үе эрхлүүлээрэй. Ингэснээр арьсыг эрүүл өнгөлөг харагдуулах болно. Сайхан харагдахын тулд өдөрт дор хаяж 7-аас 8 цаг унтдаг байх нь чухал юм. Энэ нь арьсыг нөхөн сэргээх, залуужуулахад туслана. 6-дугаарт нь амьдрал илүү эерэг ханд. Эерэг бодолтой хүн амьдралаас илүү ихийг хүртдэг. Та өөрийнхөө тухай мартаж болохгүй. 7 хоногт ядаж нэг удаа өөртөө бүрэн цаг гаргаж зориулах боломжтой болгоорой. 30 хүрснээс хойш 30 жилийн дараач залуухан харагдаж болно. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.